2024 оны байдлаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 1,768,000 гаруй хүмүүс оршин сууж байгаа билээ. Ийм учраас өдгөө Улаанбаатар хот Монгол Улсын бүх томоохон улс төр, соёл, санхүү, боловсролын төвөд төвлөрсөн метрополис хот болон өргөжсөөр байна. Гэсэн ч Улаанбаатар хотын хүн амын эрчимтэй өсгөн hirээр Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн асуудлууд хүчтэй өндөгцөөр байна. Тухайлбал өнөөдөр Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаагаас үүдээд авто замын төвжирлээс эхлүүлээд агаарын бохирдол, хөрсний бохирдол, хэд төвлөрөл ба газар зохион байгуулалтын алдаа гэх мэтчлэн олон асуудлууд үүсэж байгаа юм. Тийм болохоор энэ удаагийн дугаараараа бид Улаанбаатар хот болон Монгол улсад үүсэдүү төлөвлөлтийн асуудлыг хөндөөр бэлтгээд байна. Та бүхэн бичлэгээ эхлүүлэхээс өмнө лайк болон subscribe дарахаа мартаоцай. Улаанбаатар хотын түүхэн 386 жилийн өмнө 1639 онд өндөргийн зан авзарыг өргөмжснөөс эхэлтэй ажээ. Улаанбаатар хот анх нүүдлийн хот байсан бөгөөд 1639 оноос хойш нийт 29 удаа нүүдсэний дараагаар 1778 онд Алтан дэвшин хөндий буюу өнөөгийн Улаанбаатар хот байгаа газар ирэн суурьшжээ. Ийхүү үүнээс хойш Улаанбаатар хот өргөжин, өргөө, хүрээ, номын хүрээ, их хүрээ зэрэг нэршлиг авсаар 1924 онд өнөөгийн Улаанбаатар хэмээх нэрийг авчээ. Ингээд 1924 оноос Улаанбаатар хот Монгол улсын нийслэл болон тасралтгүй хөгжсөөр өдгөө Монгол улсын хамгийн том хот болон хөгжиж. Улаанбаатар хот нь Туул, Сэлб, Дунд гол гэсэн 3 голтой, Богдхан уул, Сонгон хайрхан, Чингэлтэй, Баянзүрх гэсэн 4 уулын дунд байршдаг үлээ. Улаанбаатар хот нь 1935 онд ердөө 10,385 хүнтэй байснаас өнөөдрийн байдлаар нийтдээ 1,768,151 гаруй хүнтэй болж ердөө 9 жилийн дотор хүн ам нь эрчимтэй өссөн байна. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хамгийн анх 1954 онд гаргаж ирсэн ба хожим нь 1961 он, 1976 он, 1986 онуудад нэмж тодтогсон байдаг. Өдгөө Улаанбаатар хот нь 2040 он хүртэл хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баримталж явдаг. Улаанбаатар хот нь анхлан төлөвлөгдөх үедээ 600,000 гаруй хүн ам зориулан төлөвлөгдсөн байдаг ч өнөөдрийн байдлаар энэхүү хүн амын дац нь 3 дахин хэтэрч Улаанбаатар хотод хэд хэдэн томоохон төлөвлөлтийн асуудал үүсэж байна. Жишээлбэл Улаанбаатар хотын хүн ам нь өндөр барилгаас үүдэж цахилгаан, цэвэр ус, газар төлөвлөлт, түгжирлгээд олон давар асуудлууд өнөөдөр бид бүхний толгойн өвчин болоод байгаа нь нууц бишэлээ. Тиймээс одоо дараагийн хэсгээрээ уг асуудлыг нэг бүчлэн авч үзье. Анх 1990 оны нийгмийн шилжилтийн үед Улаанбаатар хотод 586,000 оршин суугчтай байсан ч ердөө 8 жилийн дотор энэ тоо эрс өсөж 685,000 болсон байдаг. Үүний голлох шалтгаан нь орон нутаг дахь ард иргэдийн амжиргааны төвшин бөгөөд хөдөө иргэд мөнгөн орлого олох боломж хязгаарлагдмал болох болон янз бүрийн байгалийн гамшигаас үүдэн мал хөрөнгөө алдснаар Улаанбаатар хот руу олноор шилжин суурьсан байдаг. Ийхүү Улаанбаатар хот руу чиглэсэн нүүдэл нэмэгдгийн ирээр Улаанбаатар хотыг тойрон гэр хорооллууд үүсэж эхэлсэн бөгөөд чухам энэ үеэс эхлээд Улаанбаатар хот агаарын бохирдолтой болж эхэлжээ. Хэдийгээр зуны үйлрэл Улаанбаатар хотын агаарын бохирдол харьцангуй хувийн байдаг ч өвлийн эд хүүтэн үеэр Улаанбаатар хот утаагаар дурж ард иргэдийн эрүүл мэндэд маш томоохон аюул тулгардаг. Тэгвэл Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал нэг талаас нь хот төлөвлөлтийн асуудалтай шууд холбоотой бөгөөд гэр хорооллын айл хөрхөд дэд бүтцэн шийдлгэн улмаас нүүрс төлж нөхөн жорлон ухтын улмаас өнөөдөр Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдол тун аюултай хэмжээнд хүрээд байна. Гэр хорооллын зуухнуудаас гарсан утаа нийт бохирдлын 80% бүрдүүлдэг бөгөөд үүн дээр нэмээд автомашины яндангаас гарах утаач тодорхой хувийг бүрдүүлдэг. Өдгөө Улаанбаатар хотод нийтдээ 310,000-аас 680,000 хүртэлх нөхөн жорлон бие хэмээн үүсдэг бөгөөд эдгээр нөхөн жорлонгууд нь гэр хорооллын бүсэд гочлон байдаг. Үүнээс үүдэж Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд хөрсний бохирдол асар өндөр хэмжээнд хүрч Улаанбаатарчуудын унтны их уср болсон гүний усыг бохирдуулж усны чанарт ноцтойгоор нөлөөлдөг. Хөрсний бохирдлоос үүдэж олон нийтийн дунд талбар төвчин хурдтай дарахдаг бөгөөд зун болгон ордог ширүүн борооноос үүдэлтэй үеэр Улаанбаатар хотын хөрсөгч мөн тэр чигээр нь бохирдуулдаг. Иймд Улаанбаатар хотын агаар болон хөрсний бохирдол нь алдаатай буруу төлөвлөлтөс шууд хамааралтай бөгөөд үүний шийдэл нь зөв нэгдсэн төлөвлөлттэй зохион байгуулалт юм. Хэрэв төр засгаас оновчтой бодлого явуулж Улаанбаатар хотын гэр хорооллыг ойрын 20 жилийн дотор орон сууцуул чадвал Улаанбаатар хотын агаарын бохирдол 30-50% буурах боломжтой ажээ. Тэгвэл үүнээс өөр шийдэл нь Улаанбаатар хотын төлөвлөлийг сааруулах бөгөөд Улаанбаатар хотоос өөр томоохон суурьшлийн бүсүүдийг барьснаар төвлөрөл саарч түүнийг дагсан олон асуудлууд үгүй болох боломжтой. Харин тэдгээр олон асуудлын нэг нь автомашины төвжирэл юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нэг хүн жилд 717 цаг буюу нийт 30 хоногийг төвжирэн зарцуулдаг гэсэн тооцоо байдаг. Өдгөө Улаанбаатар хот нь нийт 700,000 гаруй автомашинтай бөгөөд энэ тоо жил бүр 47,000-аар нэмэгдэж байдаг гэж та бодоод үзтээ. Үүнээс үүдээд Улаанбаатар хотын замууд нь оргил ачааллын цагаар тэг зогсолтонд орж нэг машины дундаж хурд нь 9 км цаг хүртэл буурдаг байна. Тэгвэл Улаанбаатар хотын төвжирлийн асуудал мөн алдаатай төлөвлөлтөөс үүдэлтэй бөгөөд хүн амын тоо их байж зам талбай бага тусам Улаанбаатар хот төвжирэлдээ улам авцаар л байна. Өдгөө Улаанбаатар хотод 700,000 гаруй автомашин байгаа ч ганц л гол төв зам байгаа нь төвжирлийн үндсэн шалтгаан бөгөөд өнгөрсөн жилүүдэд автомашины тоо огцом өсөж байхад авто замын урт нь ердөө 19%-аар л өссөн байдаг. Дээрээс нь Улаанбаатар хотын үйлчлэгийн цэгүүд нэг газар төлөрсөн байдаг нь төвжирэлд нөлөөлдөг ба хүүхдүүдийн сургууль цэцэрлэгийн байршил, нийтийн тээврийн хүртээмж, дугуйн зам байхгүй зэрэгээс үүдэж Улаанбаатарчууд өдөртөө зөвхөн 1-2 цагийг төвжирэнд өнгөрүүлж байна. Иймд Улаанбаатар хотын зүгээс яаралтай зохицуулт хийж нийтийн тээвэр болон бус тээврийн хэрэгслүүдийг хүртээмжтэй болгож шинээр зам тавин зөв төлөвлөлтийн шийдийг гаргаж ирэхгүй бол нэг л мэтгэд Улаанбаатар хотын иргэд зам дээр таг гацх эрсдэл үүсчээ. Гэвч зам тавихад учиртай. Учир нь өнөөдөр
өнөөдөр Улаанбаатар хот аль хэдийн бетонын ширэнгээр дүүрсэн байгаа шүү дээ. Улаанбаатар хот нь 1990-ад онд 21 томоохон орон сууцны хорооллоос бүрдсэн цогц төлөвлөлтийн системтэй байлаа. Гэсэн ч ердөө л сүүлийн 20 жилийн дотор энэхүү байдал нь тэр чигтээ эвдэгдэж өдгөө Улаанбаатар хот бетонын барилгуудаар дүүрсэн билээ. Улаанбаатар хотод өндөр шилэн барилгууд улам их зай завсаргүй чигжин баригдсаар байна. Үүнээс үүдэж Улаанбаатарчуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж хязгаарлагдаж, авто замын хэрэгцээ дутагдаж, заримдаа бүр хөлөөрөө алхахад хүртэл төвөгддөг шүү дээ. Тэгвэл энэхүү асуудлыг шийдэхин тулд дахиад л зөв төлөвлөлт, бодлого төлөвлөгөө шаардлагатай бөгөөд хэрв энэхүү асуудлыг мөн шийдэж чадахгүй бол Улаанбаатар хотын иргэд хот дотроо өндөр барилгуудаар хашигдах нөхцөл байдал үүсчээ. Тэгвэл та энэхүү төлөвлөлт муутай цор ганц хоттоо хэрхэн амар тайван оршин суух вэ?